Өглөөний мэнд. За. Өглөө би бол ер нь гэрээсээ 4 цаг 40 минут гэл гэрээсээ гардыг. Тэгээ бааз дээрээ нэг 5 жоох өнгөрөөд ирнэ. Тэгээд энэ чэнэс замын хуудас аавна, тэргээ шалгана. Тэгээ шалах механиктаа шалгуулна. Эмчийн үзлэгээр орно. Даралтаа хэмжүүлнэ, алкогольны тест өгнө. Тэгээд ажилдаа ер нь гарахад бэлэн болдог. Тэгээд орой бол ер нь гаралтын цагаас шалтгаалаад 10 өнгөрөөж буунда. 10 өнгөрөөж буугаад орж ирээл тэрэг чаргаа угаад цэвэрлээл, цэвэрлэгээнд нь оруулаад, угаалганд нь оруулаад, түшийг аваад оруул тавиал парклал тэгэл гардаг та. Намайг хүүхэд байхаас ахуулаад аав бол ер нь тээврийн жолооч байсан. Таксины жолооч, автобусны жолооч. Тэгээ аавтайгаа хамт энэ ажилд ороод 2014 оноос хойш ажиллаж байна. Стамбулд компанид хамгийн анх аавыгаа дагаж хамт орж ирж байсан. Тэгээ одоо хүртэл ажиллаж байна. Ер нь намайг хамгийн анх ажилд орж явахд бол нийтийн тээвэр бол бас автобус техник бот ер нь жоохон тиймэрхүү байсан шүү дээ. Одоо тэгэл ер нь жилээс жилд хүмүүсийн харилцаа хандлага сайжраад жолооч нар бас сайжирч явж байгаа гэж бодож байгаа. Би ч гэсэн бас тэднийхээ дунд ороод бас ялгаагүй харилцаа хандлагаа сайжруулаад хүмүүстэй зөв боловсон харьцахыг хичээдэг. Тэгээд нэг автобусны тентгийн юм хум асуух юм бол цааргалгүй хариулаад өгчдөг. Тэгэл ер нь соёлтой боловсон үйлчлэгийг л ер нь хичээж ажиллаж байна да. Тэгээ одоо нэг үеийн бол нийтийн тээвэр маань аюул олон камертай болсон, гадна дотногоо энэ бас жолоочийг хамгаалах хэрэгсэл болж байгаа гэж бодож байгаа. Жолооч бол иргэдийг иргэд маань ч гэсэн одоо хойно ямар нэг ёс зүйгүй үйл гаргах юм уу, ямар нэгэн халдлага төртөх, хулгай дэрэм төртөхөд бол ер нь автобус бол бүрэн камертай. Ийм байгаад нь бас талархахгүй штэй байгаа. Би өөрөө нь ажилдаа дуртай, дууралдаг. Тэгээ өөрөө ер нь техник хэрэгсэл, машин техникт дуртай, уралдаан дуртай. Тэгээ аав маань ч гэсэн бас хар багаас маань тээврийн жолооч байсан учраас өөрөө дагаад ийм тээврийн салбартаа ажил мэргэжилтэд дуртай. Тэгээ тээврийн дундаас хүн тээвэр нь бол бас хариуцлага өндөртэй гой тээвэр гэж боддог. Тэгээ энэндээ бас эзэн болоод сайн ажиллах хэлж хийж явдаг та. Урамжлалын тэмцээн бол нийтийн тээврийн жолооч нарыг чадваржуулах, хөгжүүлэх ийм тэмцээн гэж ойлгодог. Тэр нь бас бэлтгэл өгч ач холбогдох байгууллагууд сайн бэлддэг баг. Жолооч нар ч гэсэн тэрийг дагаад ур чадвар нь өсөж хөгждөг. Ийм сайхан тэмцээн гэж боддог. Миний хувьд бол нилээд удаа орсон. Удаа 3 дугаар байранд орсон. Багаараа нэг удаа тэргүүн байр эзэлжсэн. Тэгээ тэргүүн байр эзлэхэд бас орон сууцны хөнгөлөлтөй зээлэр орох юм боломжоор хангагдаж авч тухай үед бас их баярлж байлаа. Бид тэд ер нь тийм шагнал магналын талаар ер нь бол бодоогүй тэмцээнд амжилттай оролцъё. Сайн оролцъё гэсэн хичээл зүтгэлээр хичээж оролцсон. Тэгээд тухайн жилийн бидний бас тасгалжуулалт бас сайн болсон. Санаанд өгөөж хагаад гинт байраар шагнал харууллаа гэл бөөн сүрприз болоод бөөн баярлал болж хад болцгоосон да. Нийтийн тээврийн салбар бол миний бодлоор бол нэлээд сайхан хөгжиж байгаа гэж бодож байгаа. Тээврийн хэрэгсэл автобуснуудын хувьд ч тэр, байгууллагын хувьд ч тэр, жолооч нарын харилцаа хандлага, соёл боловсролын хувьд ч тэр ер нь бол нэлээд сайхан хөгжсөн. Намайг хамгийн хорж явахд бол тэр нэг 800-аас сая төгрөгийн цалин авдаг байсан хүмүүс. Одоо бол ер нь 3,500-аас дээш л цалин авч цааж байгаа л. Одоо тэгээд ажиллах хүч хүний нөөцийн боломж бол ихссэн жолооч ихтэй болсон. Тэгээд ядрахан байхгүй сайхан ээлжиндээ яваал дуртай үедээ чөлөө зөвшөөрлийн сайхан өгчөж байна. Намайг орж ирээд нөх удаагүй байж хахад 20 жилийн ой болж байлаа манай компани. Тэгээд тэр үед бас ах нар гой ах нар байдаг байлаа. Тэдрийг хараад өө ямар гоё юм бэ гэж бодож ирсэн. Одоо бас өөрөө нэг дунд үеийн болоод ирсэн байна нэг. Тэгээд манай компанийн хувьд бол ажиллахад бол үнэхээр сайхан, хамт олон маань бас гоё байдаг. Ажил хөдөлмөрийнхөө төлөө хичээдэг. Бүгдээрээ зорилго нэгтэй, харилцаа хандлах сайтай, цэвэрч нэм бай. Ер нь сайхан хамт олон байд юм да. Энэ дундаа ер нь бол дасцсан. Тэгээд ер нь жоохон холдох юм бол сандаг. Тэгээ амралт тавс үед бол хамт олондоо дасцсан, дарга зэрэгтэй дасцсан, тэрэг шарганд ажилдаа дасцсан. Ер нь л миний хувьд бол маш сайхан газар л гэж боддог юм да. Ер нь манай захиралч бас тууштай, бас тийм зарчимч шаардлага тавих юм бол бас яг шаардлага тавьж чаддаг, юм хийж чаддаг. Тийм л хүн гэж боддог шүү дээ. Эрүүл мэндийн тал дээр бол жилдээ нэг удаа үзлэгт оруулж байгаа. Эмчийн нэгдсэн өмчлөгт оруулдаг. Тэгээд автобусанд ямар нэгэн хүний бие муудах нөхцөлд бол бас нэг анхан шатны сургалт
нь бидрээ суулгасан байдаг. Анхны шатны тусламж үзүүлэх, галын сургалт гэдэг маш олон сургалт, цар болгон сургалт болдог. Тэгээд тэрэн дээрээс ер нь хөгжөөл бас нэг анхны шатны тусламжийг бол асуудал үүсүүлэх хэмжээний байдаг та. Хамгийн анх бол би Дэвүү гээд автобус барьдаг байлаа. Дараа нь Hyundai-гийн автобус, Солонгосын автобус барьж ирсэн. Одоо бол Yutong барьж байгаа. Тэгээ Yutong-ны давуу тал бол өвлөн дулаахан, зуны сэрүүхэн, торомсны хувьд бол маш сайн, илэгдэл багтай. Тэгээ унж идэлхэд бас ер нь илүү хялбар, жолоочны хүндрэлтэй байхгүй. Тэгээ тоноглол сайтай гэх юм уу. Тийм л автобус байна да. Нийтийн тээврийн жолооч хүн чинь бол ер нь тэгээд тийм ууж идэх, шоудах тийм асуудал бол хэцүү. Олон хүний амнаас авч явж байгаа зам дээр бас эрсдэл үүсэх магадaltaй учраас ямар нэгэн алкогольны төрлийн зүйлийг бол маргааш нь ажилтны нөхцөлд хэрэглэхийг бол өөрсдөө угаасаа хатуу хариулсан байж байгаа та. Тэгээ найз нөхдөд яваад очиход бол ер нь найз нөхдөд ч гэсэн ойлгоцсон байж байгаа. За манай нүүд ер нь уухгүй, уухгүй идэхгүй. Эхний удаад бол бас жоохон сүртэй, юмртэй ингэж идэх сүултээ бол ойлгоцсон байж байгаа. Бид нар өөрсдөө ч гэсэн бас ажил мэргэжлийн онцлог энэс шалтгаалаад тэгээд өөрсдөө бие барайл өнгөрдөг та. За жошгч нартай хандаад хэлэхэд бол соёлтой зөв боловсон үйлчлүүлээрэ тэгээд хүлээцтэй байгаарай. Тухайн үеийн уур бухимдал байдаг бол тэрийг жолооч руу битгий гаргаж байгаарай. Тэгээд соёлтой цэвэрч нэмбай үйлчлүүлцгээгээрэй. Хогийн савнд хаяарай. Цэнэглэгчний нөхрөө хог могоо битгий хийгээрэй. Ихэнх зорчигч нар манд бол ер нь соёлтой зөв боловсон үйлчлүүлдэг болцсон. Цөөхөн хэдэн тийм хүмүүсээ бол бас нэг жоохон өөрчлөгтөрөө л гэж уриалъя да. За Сутан буянт компани маань 30 жилийн ой болж байна. Тэгээд нийт Сутан буянтынхаа үеийн тээвэрчин хамт олондоо 30 жилийн ойн баярын мэнд хүргье та бүхэндээ. За нийтийн тээврийнхаа хамт олонд ч гэсэн алтан шар зам нь үлзийтэй байх болтугай гэж.